том оврын автобуснуудыг нэгдүгээр игнэгээр явуулдаг болсноос хойш нэгдүгээр игнийг тусгаарлаж хашилт шонгуудыг тавих болсон. За үүнтэй холбоотой бас сүр мэдээлэл өгч байна. Тэгэхээр жолооч нараас анхаарал болгоомж өгсөн болж энэ мөн арх сөхтөрлөхөндө хэрэгсэх үед автомашин жолоодож байгаа болж тийм ээ. За эдгээрийг бол дайрчсан одоо бас муухай болгож байна л та. Тэгэхээр өмнө нь одоо бас яг энэ дагуу манай шөнийн төлөөс мэдээ бэлтгэж үзүүлж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ одоо хиймэл тавьсан хунцар шонгуудын тухайд нэг нь 18-аас 60 гаруй мянган төгрөгийн үнэтэй бол байдаг юм байна. Тэгээд ерөнхийдөө бас энэ шонгуудыг бол одоо бас тавьсан тийм ээ. За нэг талаар бас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаараа сайжруулалт боловч нөгөө талаар бас үргэлж зардал гарч байгаа юм л да. Тэгээд энэ талаар бэлтгэсэн мэдээ байна. Нийтийн тээврийн том аврын автобусыг нэгдүгээр игнэгээр явуулдаг болсноос хойш нэгдүгээр игнэг тусгаарлаж хашилт шонгуудыг тавих болсон. Ингэснээрээ нэгдүгээр игнэгээр автобус явах болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Гэвч жолооч нар санамсар болгоомж өгөөсөө түнчлэн игнээ шилжихдээ мөн ариг согтруулахундаа хэрэгэлсэн үедээ шонгуудыг дайрчих хохирол учруулсаар байна. Нэг шон нь 18,000-аас 60,000 төгрөгийн үнэтэй юм байна. Хэрэг жолооч дайрсан тохиолдолд 3 дахин нугаж төлөх бөгөөд зогтсон тохиолдолд захиргааны дагуу арга хэмжээ авах юм байна. Зарим жолооч нар хашлах шонг дайраа зогтдог. Харин замын цагдаагийн газрын хяналтын камераар шүүж зөрчил гаргасан жолоочийг олж торгуул ногдуулж байгаа гэдгийг хэлж байна. Ер нь туршлагын нэгдүгээр игнэгээр нийтийн тээврийн автобус троллейбус явдаг болсонтой холбогдуулаад нэгдүгээр игнэг бас тусгаарлаж өгсөн байж байгаа. Зориултын төмбөр. За мөн энэ төмбийг бас эвдэлж гэмтэх мөргөж шүрэх явдлууд бас гараад байна. Энэ дээр замын цагдаагийн газрын алба багшд болон замын хөдөлгөөний удирдлагын төвийн камеруудаар хяналт тавьж ажиллаж байгаа. За мөн дээрээс нь иргэд одоо яг энэ туршилт гаргаж байгаа хайс ажлыг эвдэж гэмтэж байгаа энэ одоо жолооч нарыг фото аппарат болон видео камераар баримжуулан замын цагдаагийн газрын одоо захин хуудасах Facebook замын цагдаагийн газар гэсэн энэ одоо хуудас руу илгээж бид нар энэ дээр нь бас хяналт тавихын бүрэн боломжтой болсон байж байгаа. Мэдээллийг хариуцлагын хувьд ярих юм бол одоо тухайн төмбийг ямар үн өртөгтэй байна тэрийг нь 3 нуглаж төлөвлөж байгаа. Тухайн төмбийг төлөвлөсний дараа зуршил гаргагч тэгээд захиргааны ажиллагааны тухай 25-5 зааснаар торгуулийн арга хэмжээ авч болж байна. Мөн дээрээс нь одоо тээврээс жолоод эрхийн асуулт арга хэмжээ болж байна. Хамгийн гол нь энэ гаргаж байгаа зөрчил шийдэлтийн одоо шалтгаалж ингэж арга хэмжээг бас ялгамжтай хангалтуулж байна. Нэг бүр нь ямар үнэтэй? За яг инхтээвний өргөнчлөлөнд тавьсан энэ хайснууд маань бол нэг нь 18,000 төгрөгийн үнэтэй. За инхтээвний өргөнчлөлөөс хойшоо буюу одоо залуучдын гудамж мөн одоо хойш чиглэл тавьсан төмөрүүд бол 68,000 төгрөгийн үнэтэй байж байгаа. Үүнээс гадна нэгдүгээр игнэгээр суудлын тэргүүд дөрвөн зөрчин зорчих тохиолдол удаа гарах болоод байна. Нийтийн тээврийн автобусны замын хаан нэгдүгээр игнээс 2 дугаар игнээ рүү шилжихдээ шон мөргөх, улмаар автомашин мөргөж ослоовор гаргасаар байгаа гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна.